нүсийг өдөө яах юм бол. Хацсан борж яваад. Хаш. За амжилт болохгүй мэн үү? Hey, what's up, Kairos? Welcome back, guys. Тэгээ шинэхэн бичлэгээр олж байгаа таатай байна. Энэхүү бичлэгэн дээр хэдүүлээ Descent болон юуны Liltogi Jason гэсэн артистуудын хамтарсан Өнөөт зүйл гэсэн дуун дээр реакшн хийх болно. Тэгээд би дуугаа олоодох юм. God damn, you know who I am. За. Тэгээд тийм байна. Өө. Тэлгэцээ би чинь те. Дандаа марч. За тэгээд та бүхний харж байгаачлан Descent, Liltogi Jason гэсэн гурван артисттэй хамтрал байгаа. Тэгээд 7 цэцэгцэн 6 сарын 7 цэцэгцэн яг одоор 64,000 view-тэй Descent-ийн өөрийнх нь сувгаар цэцэгцэн 4200 лайктай 55 дизлайктай ийм дуу байна. Тэгээд өөр мэдээлэл гэх юм бол дууны үг байна. Тэгээд Descent-ийн Facebook, Instagram нь байна. Өөр мэдээлэл алга. За сонсцгоё. Ямар ч үгүй болоцын нэр хүм гэж зойби Тэцот хим шалтахгүй байх Тэрийг авч удах хүч би чам Мөчний эсэг тэцов зогсох хүндой би Тэр үчиа орох юмэ Хамгийн чухал зочин юу вэ Унацоо юу вэ Good feelings, cognac, tequila За байж байгаа найз байж байгаа найзуудаа байж байгаа дахиад нэг явъя хэвэл. Ямар ч үгүй болоцын нэр хүм гэж зойби Тэцот хим шалтахгүй байх Тэрийг авч удах хүч би чам Мөчний эсэг тэцов зогсох хүндой би Тэр үчиа орох юмэ Хамгийн чухал зочин юу вэ Унацоо юу вэ Cognac, tequila, bottle gang, big deal, brotherhood killers. Ухаан суугчилж байна. Энэ хүүхэн юу н гоё те? Adlibs гэдэг лөө. Bottle gang, big deal, brotherhood killers. Ухаан суугчилж байна. Өсөө оноос ихлүүлсэн одоо ч үргэлжилж байна. Альва зүйлийг түргэн, боловсруулан хүргэн, нарийн чимиг өргөн, болохын тулд зүтгэн, бид бүгд тойрхон. Саяны дөрөв гоё явж та. Гоё сонс. Хүргэн өргөн болохын тулд зүтгэн бид бүгд тойрхон гаргалгаа байна бүхэнд нэрээ тоддүүлдэй Монгол улсын түүхэнд Монгол улсын түүхэнд дийж даваад тогтоорч яваа хацар шиг нас хүүсэн назар шиг наран хүүгийн шарах шиг залуу нас нь байна ажим урагшиж байна хийж бүтээ гэтээ бүр даацтай хэлэх юм а те Үгнүүд нь яагаад юм жинтэй гэдэм бол бүр нэг юм жинтэй үлдээ Монгол улсын түүхэнд дийж даваад тогтоорч яваа хацар шиг нас хүүсэн назар шиг наран хүүгийн шарах шиг залуу нас нь байна ажим урагшиж байна хийж бүтээсэн зүйл нь хизээ дурсагдж байна Дэдний шиндэн хүний хуучнан дээр чөлөө ир зориг ихтэй хуудсан дээр үнгээд хэлэх хэрэг байна Монгол улсын иргэнд нэрээ тоддүүлдэй Монгол улсын түүхэнд Ямар ч үгүй болоцын нэр хүм гэж зойби Сүлээсгэн дахиад сонсч байгаа төлөө Авах юм их вэ шүү Авах үг Ахын үгнээс Дээлний шинэ хүний хуучнан дээрлэгч шүү Хүний хуучнан дээр ирэх чөлөө ир зориг ихтэй хуудсан дээр үнгээд хэлэх хэрэг байна Монгол улсын иргэнд нэрээ тоддүүлдэй Монгол улсын түүхэнд Ямар ч үгүй болоцын нэр хүм гэж зойби Тэцот хим шалтахгүй байх Тэрийг авч удах хүч би чам Мөчний эсэг тэцов зогсох хүндой би Джейсонгийн дахиалч их айгуу гоё кач юм тийм гоё явж Тэцот хим шалтахгүй байх Тэрийг авч удах хүч би чам Мөчний эсэг тэцов зогсох хүндой би Тэр үчиа орох юмэ Хамгийн чухал зочин юу вэ Унацоо юу вэ Хаяа амьдрал толгой дээр Юу вэ
Versace-гийн юу шүүрөө. Mongolia гэж юм байна шүү. Тэгээ алхан хээтэй. Versace шиг харагдлаа шүү. Толгойдор булганд хүн лантуу гисэн чалцахгүй үнэж нөхөд тайртай хүмүүс хажууд урсгасан хөдөс бүр минь амжилттай минь яг чацуу биш үдэ 100 зовлон гүнганон цусгалуун бүхнийг туулна над дэргэлцэж байвал чамд цаг хугацаа харуулна үзэн яадаг чидийн хорон үгэнд амжилтаар хариулна бүх юм сайхан болно жигсээ тоолно everyday болно бүгдийг үлдэн замаа би хон цоцохгүй хон тэмээ би мөн хатаа бүх хүмүүс минь арматон харин би итгэдийн алдахгүй нон эрдэн мэд гэдэл зан он цаг өдрөх цагт Осно хувадаг осно авдаг хормогийн 2 цаг. Nice. Байж. Төвгийн хэсэг гоё явж байна. Цусгалуун байхад байж. Эхнээс нь явъя. Дэштэй хоор тэгээд доошо газар хатуу хаяа амьдрал толгойдор булганд хүн лантуу гисэн чалцахгүй үнэж нөхөд тайртай хүмүүс хажууд урсгасан хөдөс бүр минь амжилттай минь яг чацуу биш үдэ 100 зовлон гүнганон цусгалуун байхад бүхнийг туулна над дэргэлцэж байвал чамд цаг хугацаа харуулна үзэн яадаг чидийн хорон үгэнд амжилтаар хариулна бүх юм сайхан болно жигсээ тоолно everyday болно бүгдийг үлдэн замаа би хон тэмээ би мөн хатаа бүх хүмүүс минь арматон харин би итгэдийн алдахгүй нон эрдэн мэд гэдэл зан он цаг өдрөх цагт осно хувадаг осно авдаг хормогийн 2 цаг ямар ч үгүй Эхлэл рүүгээ ордог гэдэг бөмбөр 8 гоё сонсогдлоо шүү дээ. Сонссон мэт та нар. Ямар ч үгүй цэнэр хүн гэж зүйл би Тин чадахгүй бай Тэрийг авч удах хүч би чам Бүчинgi эсэгтэй зүг зовсон хүн дой би Тэр чи яг орох юм бэ Хамгийн чухал зүйл чинь юу вэ Унацоо юу вэ Унацоо юу вэ За үнэт зүйл юу вэ? Үнэт зүйл гэж одоо хүн бүртэл өөр байх та тий. За ямар ч гэсэн таалагдлаа. Гэтэ ямар ч байсан гэр бүл хамгийн үнэтэй зүйл байх гэж бодож байна. За тэгээд дооны хувьд бол одоо энэ дууг 100% гэж үзэх юм бол яг 3 артист гурлаа 33.3-аар яг гоё юм балансыг даруулад бүгдээрээ яг гоё тэг шимтэй бүгдээрээ гоё орсон юм шиг санагдлаа. Джейсонгийн тахилч гэсэн гоё байлаа. Тэгээд Десантын жинтэй үгс жинтэй нөгөө панчлайнууд нь амар жинтэй. Гэхдээ delivery нэм ийм дончтой гэх юм уу. Одоо G-ийн delivery чинь арай панчлайнууд ийм хүчтэй хэлдэг штэ. Тэгээд яасан таггуудаа, яаснуудаа гэл нэг ийм хүчтэй штэ тий. Тэгээд Десантын болохоор delivery нарай өөр дончтой тэр үгийг яг ингэж хүнд хүргэхдээ нэг ах сууж байгаад хэлж байгаа юм шиг тий. Яг тэр нь амар таалагддаг. Тэр нь өөрийнх нь яг хэм маяг нь байдаг. Тэгээд яг ийм даацтай үгнүүдийг айгуугаа ашигладаг. Одоо наран хүүгийн шарах шиг нас гүйцэн азрах шиг гэдэг юм уу. Тэ нэг иймэрхүү юм даацтай үгнүүдийг айгуугаа ашигладаг нь өөртөө зөгтөг. Тэрнээс гадна яг өөрийнх нь тэр зүйл нь гэж боддог. Десант ах рэпер хувьд л тэ. Тэгээд Лилтөгийн Джейсон дээр болохоор яг бас жоохон одоо надад бол жоохон Bryson Tyler-тай адилхан санагдаад байгаа. Гэхдээ ер нь бол ямар ч байсан дахилт дуулдаг ийм хөнгөн хоолоогоор юмыг ингээд софт болгодог артист бол хэрэгтэй байгаа. Угаасаа Монголд бол бүгдээр л үглээд байдаг. Яг ингээд софтоор гоё үгэлдэг артист бол айгүй цөөхөн байсан. Сүүлийн үед айгүй олон шинээр төрж байна. Яг ийм юу гэх юм бол хууч одоо BX-лээс юм хаашаа те. Тэгж л бодож байна. Тэгэхээр Джейсонгийн яг энэ бариад авсан салбар нэх юм уу тэр нь бол өөртөө айгүй гоё зөгж байгаа. Тэгээ Лилтөгийн дээр болохоор хүмүүс айгүй яа гэм бэлээ. Одоо хипхопыг нэг сайн сонсдгоо, нэг шимтэд сонсдгоо хүмүүс. Энэ чинь дуучин штэ гэдэг. Тэгсэн чинь нөгөө Лилтөгийн чинь нөгөө ихэнх дуунууд нь хайрын дуунуудаар айгүй их. Хайрын дуунууд нь айгүй хүмүүст хүрсэн. Тэрүүгээр хүмүүс танигдсан. Тэгээд зарим хүмүүс эн чинь дуучин биз дээ. Эн чинь хайрын тухай дуулдаг. Эн чинь рэпер биш дээ гэдэг. Тэгээд ерөөдөө тийм хүмүүс байвал рэпер шүү. Энэ бол аимшигтай рэпер шүү. Ялангуяа надад Лилтөгийн хамгийн сонирхолтой, хамгийн зөвүүн юм нь тийм балиар хорон тийм панчлайнтай. Хорон панчлайнууд амар заваа нэг тийм. Нэг юм балиар хорон тийм панчлайнууд амар тийм хороо. Одоо юу гэх юм? Чиний охины тухайд миний гүчээ тэлэний хээж гэдэг юм уу. Нэг юм балиар юм зөвүүн нэг юм хорон панчлайнтай. Тэр нь бүр амар эвгүй ордог. Одоо яг
яг одоо бүтэн trap дууралтай дуун дээр өөрөө өглөөд орохоор ер нь бол амар punchline ашигладаг. Тийм учраас бас нэлээд бас цөм одоо хэлдэг тийм punchline дээр рэпрүүдийн нэг гэж боддог. Тэрнээс гадна хамгийн peace rapper гэж боддог. Одоо юу гэх юм? G-тэй дуу хийж байгаа, Descent-тэй дуу хийж байгаа. Тэнгүүдээ нөгөө талд очиод цэцэтэй дуу хийж байгаа гинжинтэй угсаал явчихсан гин тэ. Тэнгүүдээ Wolfism-тэй дуу доп хийцэн. Тэнгүүдээ дараа нь One Day Pot дуу хийж байгаа. Гэх мэтчлэн ингээд хамгийн peace уран бүтээлчиг санагддаг. Яг ингээд хөгжмийг бүтээхийн хооронд ямар нэг юм тийм дайсагналч юу гэх одоо гарууд хүмүүс хоорондоо ингээд дийсэлцдэг шүү дээ. Тим юм ерөөсөй байхгүй хамгийн тийм эв найрамдалтай хамгийн тийм одоо эв найрамдалтай хүн гэх юм уу эсвэл хөгжмийг бүтээхийн тулд одоо хинтээч гоё хөгжмөл бүтээж байвал хинтээ хамтрах нь одоо хамаагүй ч гэж боддог юм уу мэдэхгүй. Ямар ч байсан тэр зан чанар амар таалагддаг. Ингээд яг айгүй flexible ингээд хүссэн хүнтэйгээ хамтардаг ийм залуу артисттэй хамтарч ийм бачаатай бүжгийн дуу хийж мэгээл тэгснэ тэнд очиж ах нартай те дуу хийснэ. Тэгээд үеийнхэнтэйгээ явснаа. Тэгэл ингээд ер нь амар гоё. Тэгээд битээ хийж чинь ер нь бол нэг тийм хөгжимд ингээд бүтэн ууссан артист шиг санагддаг. Тийм байна. Тэгээд Лилтөгийн бас гоё тийм юу цомгийг бол хүлээж байна. Яг trap дууралтай биш яг нэг юм цэвэр гоё одоо модоо шиг нэг юм гоё хөнгөн soft альбом хийх юм бол айгүй гоё байх болов уу гэж бодож байна. Лилтөгийн дээр бол тэгээд тийм альбом хурдан хийгээсэй л гэж бодож байна. Тэгээд та нар бол сонсдогтлээ доор хуваалцаараа энэ дуу сонсоогүй description хэсгээр би official link-ийг байршуулчихна. Тэгээд тэр линкээр нь дамжиж ороо сонсох боломжтой. Тэгээд хэрвээ сонсцсон бол сонсдогтл байвал комментод бичээрэй. Тэгээд хэрвээ энэ миний бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тийм байна. Тэгээд дараагийн unbox, альбом review, reaction бичлэгүүдээр уулзтлаа. Түр баяр та.